Алтай ханга хоёрын завсарт аштын сайхан нутаг минь оршно. Аавал ээжээс заяасан ариун тоонот чандман эрдийн нутаг минь зумбэртэн. Их Монгол улсыг байгуулж энэ дэлхийг хураасан эзэн богдод Чингис хааны удам судрын их ариун жанлав өндөр улбаа оршсон нутаг Ховд аймгийн Чандман сум. Их хаан түүний ухаан төгөлдөр нагацсан нар сайн оюут олхнууд төм бол эртнээс цадиг өрдөөлөн он цагийн шаштэр туулан энхэн Чандман нутагт онголж бууршин оршиж гийсэн буурал хөлгөн түүх алтан домогтой юм а. Чингис хааны ажил хэлбэрт их дүүхийн өрлөг далай их өвлөн хатан Исүхэ Баатарт хувь заяагаар оногдсон. Хаадуудын хаан Тэмүүжин тэргүүд олон багталд хөвүүдийг төрүүлж энэ улсын ялгуулсан их дүүхийг ширээсэн. Ашид мөнх зохиол Монголын нууцд овчоо түүхэн шаштерт тэр гайхамшигт хатанг олхнууд овгийн хүмүүн болохыг нэн тодорхой тэмдэглэн өгүүлсэн байдаг үлээ. Энэ л үүтгэл улбаага өргөн хүндэтгэж толдвоос Чандман нутаг эрднээс Чингис хааны өндөр дээд нагцуд болох олхнууд төмний төрийн хэрэгээр зорин ирж ханаа ширээсэн их хорон тоонот буйр болоо. Тэгшхэн зондон аргалаг ангай дүүдэн нагайсан энхэдэг зээжээ асга цармаар хуйгэлэн хангайж тэнгэр нуунда үүдэс бүрэн дүн хийсэн хосалтай хот боогор нууртай өчөд бөхчүүдийн дэвэ хөөмийн саруулыг шигтэй энэ дэмэний төрсөн нутгаа.
үлэг болгон агт юу би. Монголын нэгэн деважин болсон Чандман нутаг ийхүү их Монгол улсын буурал түүхийн сурвалж нутаг бөгөөд өдгөө хүртэлх он цагийн буурал түүхэнд Засагдхан аймгийн Эрдэнэ засгийн хошуу, Ардын засгийн газрын Хантай-Шир уулын аймгийн Сутай уулын хошууны Хайрхан сум, Чандман уулын аймгийн Наран Хайрхан уулын хошууны Чандман сум, Ховд аймгийн Хайрхан Наран булаг Чандман сум гэж нэрлэгдэж түүхэн сурвалжийн өртөөллөө цалиглаж ирсэн билээ. 1963 оноос жаргалантын урд голд тал бүрээс нэгдэн нийлж Чандман сум шин зам мэдлээ өргөжүүлэн тэлж шинэ үеийн хөгжил дэвшлийн гараа зурхаанд орсон байна. Эртний дээдсийн үеэс нутгасан энэ Чандман нутаг Монгол Алтай нурууны үргэлжлэл сүрлэг Бомбод Хайрхан, үзэгсэлэнд Жаргаланд Хайрхан уулс, Уудам Тэнүүн, Дунгалаг, Дөргөн, Сахирын талууд, Зэнгэг уст Харус нуур, Хар нуур, Дөргөн нууруудаараа цалиглан, Уул, Талагхээр, Ус нуур голгой итгэгчирсэн үзэгсэлэн тог байгалаараа хэн хүний зүрх сэтгэлийн нот хөгийг огшуулдаг шидэдэндэг. Аргал янгэр ирвэс шивэлэн зэглэн байдаг онгон тансаг нутаг. Буян заяаны үлгий Бомбод Хайрхан, Жаргаланд Хайрхан уусаас сүсгэлэн дээдэлж, сүлдлэн дуулж, хоёр алтай нутаг минь хүрэнтэж найган харагдана. Хошууны олон түмэнд ялгамж үгүй хэмээн дуулж, омогшин бадарч явдаг хэмэрлэг ард түмэн бол Ховдын Чандманчууд юм аа. Эх оронч ажил хичээнгүй байж амьдралын чанараа баттган залуу үедээ сурган өвлүүлж эх орон тусгаар тогтнолын ариун үйл хэргийг Чандманчууд Монгол эх орондоо оройлж ирсэн агаад үүний сонголог төлөөлөгч бол Байтаг Богдын Баатар Сусан Гавьяаны эх оронч Монгол улсын Баатар Баянбалын тэгшээ юм. Түүний цэл залуудаа дархан хилээ хамгаалан тэмцэж эх орон тусгаар тогтнолын үн цэнийг амиаран мандуулан тунхагласан ариун дүр хөшөөн Чандман сумын хойморд сүрлэгээр залгдан оршдог. Ардын хувьсгалын партизан, хувьсгал тэмцлийн Ахмад зүтгэлтийн Ахмад Дайчид генералууд олноороо энэ л нутгаас тодорсон эх орончдын өлгий билээ. Хүслийг хангагч Чандманы Эрдэнэ нутгийнхан оюуны бядтай хүмүүстэй бөгөөд дэлхий улс даяар бүтээл төрөвлөө алдаршсан 80 гаруй эрдэмтэн докторуудтай сумынхан юм. Чандман нутгийн хүмүүсийн оюун бэлэг, гоо сайхны өндөр боловсрол хамаг Монгол даяараа дуурсалтай. Төрийн сойрхолд кино найруулагч Бэгзийн Балжин юм, хүү хамтлагийн продюсер Чингис хааны одонд Баяр Магнайн Даштондог, дуурийн дуучин Пүрв Жавын Гамбат, Балган сүрэнгийн Эрдэнэ Туяа, Чавхтас төгжмийн их шиг аваагаар хүүрнэн өгүүлэгч хуучирч энх төрийн цензур нар дэлхийн энт уран бүтээлчдээ. Хүн хөгжим, хөөмийн урлаг бол гагцгүй Чандманы байгалийн зохицолт байдал, ард түмний суу бэлэг, гоозвын ухамсараас үүдгэлтэй хүн төрлөختний яруу урлаг бөгөөд Монгол улсын гавьяач жүжигчин Довчингийн Сундуй, Нанжидын Сэнгдорж, Дашторжийн Цэрэн Даваа, Рэнцэнгийн Даваа Жав нар
оргилууд нь юм аа. Гомийн урлагууд чандам нутгийн сууднуудад өгөгдсөн байгалаас авиан хөгжмийг нотлон зэмсэглэх замаар бий болгож дуурайж буй үлэмжийн гайхамшигт хосгүй үнэт дуулал юм аа. Энэ бол байгаль хүн хоёрын нийлэн дуулж байгаа гайхам нийлэмж бөгөөд энэхүү хосгүй нийлэмж нь чухамхүү чандман нутагтад шүтэн барилгатай байдаг нь үнэн бөгөөд яруу багтай. Хар ус нуур, хар нуур, дөргөн нууруудын мандалд нь цагаан бөлбөө буюу бадамлын хай цэцэг гоо үзэгслэнгээ толдож, тэнгэрт мишээж, өндөр улсын ян сарлигт нь ван сэмбрүү цэцэг хосоороо ургадаг осгүй заяаны хол хөний буйны орон билээ. Байгалийн бүх гоо сайхан инхүүд сул цогцоороо их хишгээр өгөгдөн гэдэг бол яахын аргагүй ариун сүн шиг оршсон ашлын дээд нутаг болохыг илтгэдэг. Энэхүү амьд ертөнцийн мөнх шивнэн бэлэг бэлгүүний итгэмжлэл нь хөөмийн их шигтэй хослон хүмүүн зоны дотоод сэтгэлийн орчлыг уйраан уянгашуулдаг жамын бичиглэлтэй. Байгалаа энэрэн өрөх яруу дуулыг чандманы уулчид манлайлж дэлхийн дээвэр дэв дэлхийн улс оргилуудад цуурайлал тунхаглалаар өртөөлөхдөө гавьяа дуучин Төмөрбаатрын эчин наруу сайн баярын ганхүү Бастин зол заяа алтан гэрлийн бат тогтох нар дэлхийн дээвэр Гималайн ноён оргил Эверест лооцод мөрөө гаргаж яруусгасныг бахархан өгүүлэхээс аргагүй билээ. Цаг үлрэлийн альч үед цастай бороотой салхи хөнгөнэн сийгэвч чандамны гайхмын нутагт зуд зурхан барагтай болдгүй аштын өгөөмөр. Халуун хошууд мал сүргэн ондмын дорцоож энэ хэрээр малчин төмний сэтгэл зүрх өрнийн тэнхлэн байж буйн сүргийнхэн ашиг чимийг хүртэн амгалан сайхан аж төрдөг нь сайхан. Дэлхийн хэмжээнд нэг ховор цоохор ирвэс Монгол бүхэн хар сүлт, аргал, угалз, янгир яма, саарлчун зэрэг экосистемийн бүрэн дархлаа болсон гайхамшиг сүрлэг амьтад 280 гаруй зүйл жигүүртэн шуудтай ба алтан хойлог, алтан гургуул, Монгол хулан жороо, борцгор хотон, ямаан сүлт нуус, реликт захлай зэрэг ховор шуудын орон диваажин болдог нь өнийн бахархлыг төрүүлж хайрлан дээдлэхийг ямагт сануулдаг.
Олон зуун зүйлийн усны шувууд дэлхийн гингээс чинад бээрээр сорин ирж үүрээ засаж өндөглөж үрждэг жарган гоёмсголдог хар ус нуур, хар нуур, дөргөн холбоо гурван нуураараа бахархан багтаж диваажин амгалант нутагт төрснөөрөө өн эртний учрал ерөөлтэй зонголоо. Шандамчууд мал гар ухааны ариун буян өвөмжлөлтэй. Хөдмөрийн баатар хончин Ринцэнгийн чадраавал дүгрийн лавга, улсын гавьяат малчин Жадамбийн дулам, улсын авраг малчин Гомсүрэнгийн дамданд оржгээд их авсан олон арван өргөн түмэн малчуудмын дээдстэй билээ. Онгон дагшин байгалийн үлгийг үзэгсэн сайхан уус талхээр нуур цөөрмөдд нь ертөнцид далайд ховордсон олон зүйл зэрлэг амьтдын таваар амьдрах дэлхийн чухал газар нутгийн нэг байдаг ариун дээд тавилантай. Энд оршихуйн зүй тогтол эер, өгөөмөр, тунгалаг. Нүүдэлчин малчид бол энэ газар нутгийн эзэн юм. Хэдэн мянган жил байгаль орчин газар нутаг зэрлэг амьтан мал сүрэгтэй зогцсон амьдарч ирсэн хүмүүс билээ. Энэ бол Монголын нүүдэлчдийн өв соёл. Малчин хүний ахуй амьдрал бол дэлхий дээр байгаль орчинтойгоо гайхалтай зогцсон хоршил юм. Тийм ч учраас нүүдэлчид малчдын амьдрал ахуйн хэмнэл бол дэлхийн байгаль хүний нандин зохицол холбоос юм. Шандам нутгийн ард түмэн байгалаа хайрлах хийгээд эвсэн аж төрхийн гайхамшигт соёлыг хүн төрлөختөнд нэр төртөө өргөн авч яваа удам судрын хүн бурхад гэхэд хэлс үл болно. Нүүдэлчдийн ахуйг ойлгож хүндэлдэг байх нь хүн төрлөختний өлгийг дэлхийн ээждээ өргөж буй багтам сэтгэлийн өглөг. Байгальтайгаа дасан зогтсон энэ оршихуй бол зөвхөн аж төрөх арга биш, үнэт зүйл хүндэлийн төгс илэрхийлэл юм. Нүүдэлчин, малчдын ахуй соёл, үг аялгуу, хөдөлгөөн, хөдөлмөр, харилцаа бүр байгаль дэлхийтэйгээ зогтсон хосгүй өв соёлоо бүтээдэг үнэт өв. Шандамчууд энэ үйл илэрхийлэлээр амьдрахын хэмнэл нүүдэлчдийн соёлоо урлан дархалж ирсэн оюун санаа төгс ард түмэн билээ.
Чуулдаа тэрээс одоо тэг аах байна. Чи шиг орох юм. Сайн үйл сайхан сэтгэлээс үүдэл үүдгэлтэй аливаа явдал мөр хамгийн эвэй ариун дулааныг бүтээдэг нь жам билээ. Энэ л дадал хөдөлмөрч хичээнгүй хандлага бол жандманчуудад бэхжсэн дадал юм. Жандамны ард түмэн эвийг багталтайгаар уламжилж, ажил үйлстэйгээр нийлж, хадлан тариагаа авах, эсгээ хийх, тариа будаага хуурч тээрэмдэх, гэр хотлын дагуурс урлах, үйл урын хансал бүтээмжээрээ онцгой сайхан ууламжлалтай. Дэнхүү тэд нэгдэн нийлж, нийтийнхэн хүчээр үйлсээ бадраах нь урамтай. Энэ бол нүүдлийн соёл иргэншлийн болоод хотын соёлын зан үйлийн нийлэгшил, дангааршлын холбоосыг үл алдсан үнэхээр сайхан нөхцөлд горшил билээ. Байгаль дэлхийгээ шүтэж мод тарих гигэн үйсийг манлайлагч Хөдөлмөрийн Баатар дэлгийн цэнцсүрэн атар газрыг эзэмших ариун үйлсийн эзэн Хөдөлмөрийн Баатар гүндийн чунаг тэргүүтэй ажил хөдөлмөрийн их амжилтын эзэд хэдэн зуугаараа энэ нутгаас төрж улс даяар дөрүүлж өсгсөн аав ээжийнхээ нэртэй төрж өссөн Чандман нутгаа алдаршуулан дуудулж яваа нь бахархалтай. Уран тансаг байгалийн өвтгч зохицлыг үзэн шагших тусам Чандман нутгийн гоо үзэсгэлэнг илүү төгөлдрөөр хадгалах, улам баттган амжааргалж манан бэхлэх үүрэг энэ орон газрын бүхий л хүмүүс ахан дүүсэд аясаараа оноогдож байгаа нь өндөр хариуцлага юм. Дээдсээс өвсөн энэ ариун нутгийг үр ачтай өвлүүлэн цагийн цагт үеийн үед нандинан хадгалж хайрлан хамгаалах үүрэг гагцхүү бидэнд л оноогдөжээ.
Монголын үндэсний их баяр наадамд Чандман нутгийн бөхчүүдэд суу яруу бөгөөд улсын зан чадраавалын Бямбадорж манлайлан энэ нутгийн олон улсын цолтой бөхчүүдийг хүмүүжүүлэн төрүүлж Чандман нутгаараа овоглон цол чимгээ дуудуулсан олон хүчтнийг улсын зан Чогсмын Батцорг түүчээлэн залгамжлаад улсын зан Баатар хүүгийн пүрэв сайхны урам мэх зориг золбоо эд хав чанар тэгшитгэлээр бөхчүүдээ удирдан залж өсгөн дэвжүүлсээр байгааг тод тэмдэглэлтэй. Шадраавал Баатрын 13 хүүхдийн дундх тэр хүү бол Монгол улсын зан Шадраавалын Бямбадорж байлаа. Ховд аймгийн Чандман харьяат Сэргийн нэчин Батцорг улсын зам Бямбадоржоор тав давж Монгол улсын начны болол хангаад төг тойрч өгнө. Ховд аймгийн Чандман харьяат сүүгөө шампаны өөх улсын начин Батцорг улсын арслан мөнх хэрнээр додоо давж улсын зам цолын болол хангалаа. Архид Монгол артай говсолын дөхөд яруу алтарт 104 жилийн хавтаа Чандман сум өсөн байгуулагдсны төгөд 100 жилийн их баяр цэнгэл наадмын хүчээд мөхин зүүн талын дэргүүмэгнат хавтаа Чандман сумын харьяат хасалтан үчтэн мөхин дэвжа хавд дэвжаны өх Монгол улсын саруу сайжрах зан пүрэв сайхан манлайлан Чандман нутгийн олон хурдан хүлгийн дуурсгалтай. Ёндон толгоогоо михийлгэж, эрээн харганан эрвэлзүүлэн хөрст дэлхийг бөмбөрдөн дүүлж ирдэг удам туяачдын залгамж адун соёлын нүр буйхаалал Чандманы тэнгэрийн дор ариун сайхнаар нандин гэгэнээр уламжлагдсаар байна. Жарны турш хурдан урц хүлэн мордыг уйд соож одоо 3 цагийн эргэлтэнд энэ мордны соёлыг түүчээлэн буюу өвгөн уяаш Бямжлын Баттулгын урдан хээрүүрээ 3 дээр гарч ирээд 2 чихээ автгаад байна. За аман үзүүн дээр Ховд аймгийн Жаргалан сумын харьяат 60-тай болор эрдний зөвдлийнхаа уян дээр саран дэвсгэртэй задгаа
ширээтэй задгаа үйлэн дамхтаа хурдан борлог үрээ гараад ирсэн байна. Хэвэн Арвдангийн Буянбатын Бидрэр тул үрээ гараад иржээ. За Бидрэр тул үрээ бол дааган цагаас хойш дөргөний хүрэн талд нэг урдаа морь оруулаагүй байгаа юм хурдан үрээ. Энэ өдрийн урдаа нэг өнгөлөөд гараад ирсэн. За Монголын тал нутгаас тодрон гарсан цуут урдан түмэн нөхөдийн нэг асах цаарлаа зэрэгний ач ийм урдан үрээ өнгөлсөн. Чандамны наадам нутгийн олон түмний эвнэгдэл, эр зориг, эрүүл чирэг бие бэлдэргэлтэн харуулдаг. Чандам нутгийн газар нутаг бол эрхэд төрийнхөө найр наадмыг өргөн олноороо хийж байгаарэ гэж өрөөгдсөн авшигтай сайхан нутаг билээ. Монгол бүхэн хар сүлтий хатирсан тунгалаг, сахир, дөргөний хүрэн тал шиг уужим ухаантай хүн ардаараа гойсон Говьд аймгийн Чандан сумынхан бол Даян дэлхийн байгалийн болон нүүдлийн соёл иргэншлийн өв, үслийг хангагч Чандам эрдэнийн нутгийн хаан. Чухамхүү энэхүү өндрөх хувь хишгээрээ чандманчууд ээл сайхан нутгийг өвгдээцээс өвлөн авсан өртөөлөн өвлүүлэх өндөр хариуцлагатай үе үеийнхэн билээ.
Чандманы газар нутаг хүн төрлөختний өв соёл язгуур түүх өгүүлнэ. Тэндээс бидэнд өнгөрсөн үеийн амьдрал, сэтгэлгээ, шүтлэг, зан үйлийг өгүүлдэг нь Чандман нутгийн уул усаар дүүрэн их. Хадны зураг, чулуун шаштар, булш бунхан, хөшөө дурсуулууд нь зөвхөн газар нутгийнх биш, хүн төрлөختний нийтлэг замналын нэг хэсэг юм. Энхүү Чандман эрдэнэ нутгийн хаан Чинхүү золбот ард түмэндээ уриалан хурайлах нь. Чандман эрдэнийн тансаг нутгаа чанад манан чин ивэлж зүрхэн толдоосоо хайрлан хамгаалж явахыг ерөн хурайлъя. Хүн байгалийн өвийг тээсэн хүждэлхэн ариун тансаг нутгусаа хүрэн зүрхнийхэн угаас хүүгийн сэтгэлээр өргөн инэрч эхэн сэтгэлээр энхрийлэн дээдэлж явахын бэлэг бэлгүүнийг дээжлэн хурайлъя. Чандман эрдэнэ нутаг минь, хоёр алтай орон минь, нутгийн зон олноо үргэлж тэтгэн өн мөнх орших болдгоо.